Зеленский 4-р өдөр Путинтэй уулзсан. Юу вэ? Юу? Ямар та сайн чимэг сонс. За өргөжлүүлээ те. За 4-р өдөр Турк Истанбулд уулзсан гинэ. За гэхдээ сонирхолтой юм юу болж байгаа юм бэ гэх юм бол одоо Польш улсад дахиад нэг гай гарч ирж байна. Орлоо. Юу вэ? Юу та нар сонс. Ой, юу ч гэсэн Nord Stream pipeline дэлбэрч явах үедээ Польш улсын их хурлын гишүүн ямар пост тавьсан бэ гэх юм бол баярлаа Америк гэсэн. За тэгээд өчигдөр өнөөдөр Польшд юу ярьж байна гэх юм бол тэгээ манай нутаг дэвсгтэр нэг томоохон үйлдвэр чадсан. Тэ? Энэний ард хэн байгаа юм бэ гэх юм бол Оросууд. Юу вэ дахиад? За тэ энэ том супер том баг хамгийн том цахилгаан барааны агуулах худалдаа тий Варшава хотод шатсан гинэ. За тэгээд энэний ард хэн байсан бэ гэх юм бол Оросууд байгаа гэж байна. Тэгээд Польшд юу хийж байгаа юм бэ гэх юм бол одоо Орос улсын элчин сайдын яамыг татан буулга хөөгө гаргаж байгаа гэж байна. Дараагийн шатлал орж байгаа шүү гэсэн. Окей. Тэгээд гал дуусныхаа дараа ийм одоо юу вэ? Тий. Энэ нөгөө өчтөр энэ гуравтай холбоотой юм уу? Тий. Энэ гуравтай холбоотой. За энэ чимээ энэ гуравтай холбоотой байхаа. За хараа яагаад тий. Гурав сууж ин тий. Германа дэмжээ улс төрчид юу хэлж байна? Оо ширин дээр юу вэ? Ширин дээр юу? Хэн бэ? Хин чимээ гаргаад байна. Зеленский юм шүү. Макрон юм уу? Ингээд юу нуугаад байгаа юм бэ? Гарныхаар. Юу нуугаад байгаа юм тий? Амар баригдсан юм шиг тий? Баригдсан юм шиг царайлаад ах юм. Юу юм бэ? Хөөе, энд хөгжмийн хэн нэгэн Яа, би контент хиймээр штэ. Энэ хөгжмө яагаад зүгээр нусаа хийчихэж төхөө? Нойлоо хараад нусаа хийчихэж төхөө. Ямар муухай заа. Окей, дижсэн ширэл зум ин хийчихье. Ширэн дээр юу байсан бэ? Энэ байсан биш тий. За тэгээд дахиад нэг бичлэг задарсан гэж юм. Ямар бичлэг юм бэ гэх юм бол энэ хоёр хүн одоо хаанаас гарч ирсэн бэ? Энэ уруул дээр юу? Яа, ямар нусаа нийгээд хамраа бойлооч дээ. Аха, окей, шинэн дээр юу байсан бэ? За, окей. За. Би нэг чимээг зогсоож чадахгүй юм байна. Энийг хааны ганц шоу эхэлж байгаа юм байна. Тэгээ зогсоож чадахгүй юм бол нэгдсэн дээр үстэй. Яа. Макрон залуу насндаа алдаг байсан биш. Ой, энэ Зеленский интервью ямар ядаргаатай юм бэ те? Тэ хамрда юу хийгээд байгаа юм бэ? Зеленский. Come on, нусаа нийчээч дээ, bro. Тэ? Макрон бас яг адилхан. Ямар сонин гарууд юм бэ? Зүгээр нусаа нийчээч дээ. Серветик байхгүй юм уу хаашаа? Ойлголоо. Ягаад энэ хамар ямир битүүрээд байгаа юм бэ? Ойлголоо. Oh my god. Ямар амир юм бэ те. За ойлгомжтой байна. Хамраа. Тэ хамраа. Ойлгомжтой байна. За өршөөхөөсөө ягаад одоо ерөнхийдөө Украинд байнг явдаг юм бэ? Ойлгоцсон. Интервью дээр ингэ бадрах юм байна. Би одоо подкаст орсон бол тэ энэ хэрэгжилж болохгүй юм байна. Таасан шүү. Сая зүгээр гуйрал байсан юм аа. Тавшир guys. За тэгээ энэ ширээн дээр юу байсан бэ гэх юм бол түрүүн ярьж ирсэн юм биш ээ. Зум ин хийх юм бол зүгээр нэг салиадаг байсан. Эний хажууд ингээд юм сордог халдвар биш. Зүгээр нэг коктейлний юм байсан юм аа. Тавшир guys. Гэхдээ Польш молшийн талаар мэдээлэл нь үнэн шүү. Тэ яг жинхнээс Оросууд энийг шатаасан мó үгүй бах. Тэ энэ зүгээр эднэр чигнээс юусч байгаа юм бэ гэх юм бол дайн хүсэж явах шиг байна л да. Тэгээ харамсалтай. За тэгээд интервью өгтөө нусаа нийж тэхүү guys тэ ингээл байн болохгүй шүү заяа. Тэгвэл хэвээ хүмүүс гүтгэж өгч байгаа зү. Интернет, Twitter, YouTube дүүрэн. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа.
өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртдөг, өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. Заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усроо контентээрээ дамжуулаад бараг өнгөөс сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрол менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье.